Энэ 7 хоногт нийслэлд өрнөсөн онцлог үйл явдлын мэдээллийг таймлан хүргэж байна. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж энэ онд 132 байршилд 2355 гараж чөлөөлөн 800 автобусаар нийтийн тээвэрт парк шинжилэл хийх талаар танилцууллаа. Сууц өмчлөгчдийн холбооны эргэцийн орчныг боловсронгуй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байна. Зам талбай цэвэрлэх тусгай зориултын бага оврын 28 машиныг нийлүүлсэн Батзээр хариуцлагатай хувьцаат компанид хугацаатай мэдэгдэл хөргүүлж авилгатай тэмцэх газарт шалгуулна. Төрийн үйлчлэгийг нээлттэй ил тод хүн сурталгүй авилгаас ангид төргөн шуурхай хүргэх зорилгоор барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг цахимаар шууд дамжуулдаг боллоо. Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулж Олимпийн оноо олгох дэлхийн гран-приг Улаанбаатарт зохион байгуулахаар болов. Мөн Улаанбаатар Cup 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн 4-р сарын 22-наас эхлэн Сүхбаатарын талбайд болно. Хот нийтийн аж ахуйн товчлолт үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхээр иргэдийн бүлэг ажиллаж эхэлсэн бөгөөд цагийн хүсийг 8,000 төгрөг болгон нэмжээ. Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурал болж Багнуур, Баг хангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоох тухай хэлэлцэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барихаар болов. Нийслэлийн нийтийн тээврийн газраас автобусны үйлчилгээний хөлсөлтөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтыг хийж 1 сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12,219 төгрөгчл илрүүлжээ. Цахим хөгжил харилцаа холбооны яам нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо сэдвт цуврал уулзалтыг Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчдын дунд зохион байгуулав. Нийслэлийн иргэдийг эрүүл чанартай хүнсээр хангах хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежер Баяраа хүнсний ногооны тариалалт борлуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтөд уулзаж тулгамдсан асуудлаа хэлэлцэв. Зөвшөөрлөгөө байрлуулсан түүцүүдийг нүүлгэн шилжүүлж байна. Солонгос зурагчдад Монгол ах уй соёлыг таниулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Соёл урлагийн сургууль, сургалтын төв болон байгууллагуудын нэгдсэн өдөрлөг Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Нийслэлийн засаг даргын тамгын газар Нүбийн олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллагатай хамтран шилжин сурагчдад зориулсан мэдээллийн төв байгуулна. Улаанбаатар хотод хэрэгжиж буй хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн үйл ажиллагааг салбар бүрд уялдуулах зорилгоор нийслэлийн удирдлагууд иргэний нисхийн үндэсний төвийн хамт олонтой мэдээлэл солилцов. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нийслэлийн зөвлөл хуралдаж болцшгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх, зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөсөн туслах үйлчилгээг хүргэхээр төлөвлөлөө. Хүн бүр байгаль хамгаалагч зөвлөгөөнийг зохион байгуулав. Авто зогсоол ажилуулах төлбөр авах үйл ажиллагааны журмын төсөлд санал авч байна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй Улаанбаатар ЦГМ мэдээллийн сайт, нийслэлийн мэдээ Facebook хуудас болон бусад сошиал хуудаснуудаас авах боломжтой.